Улсын их хурлын гишүүн энгцгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид өнөөдөр ажиллалаа. Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцуулж салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонссон байна. Монгол улс анхудаа дулааны бие даасан хуультай болж эрх зүйн орчны 20 жилийн дараа шинжлэх шаардлага үүснийг тус ажлын хэсэг судалгаагаар тогтоож, улмаар орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн зохицуулалттай хүн төвд эрх зүйн орчин бүрдүүлэх улсын их хурлын стратегийн хүрээнд дэлхийн 8 улсын туршлагыг тандаж, дөрвөн улирлаг тархамж сууршилтай өөрийн орны нөхцөл тааруулан тогтвортой хөгжлөг дэмжсэн төслийг боловсруулсан гэж ажлын хэсгийн ахлагч улсын их хурлын гишүүн энгцэг тайлбарлаж байлаа. Энэ үеэр салбарын мэргэжилтнүүд хуулийн төсөл тусгах саналаа хэлж дулаан хэрэглэгчид урт хугацаагаар гэр офсоо эзгүй орхих тохиолдолд дулааны тохиргоог багасгадаг бол ачааллыг ихэхэн бууруулах боломжтой. Ашиглаагүй хэрнээ нэмэлт төлбөр төлдөг авсан дулаанаа үн нэмж зарах зэрэг сөрөг хандлагыг шинэ хуулийн төсөл зохицуулахад тусгасныг дэмжиж байсан юм а. Мөн айл өрх бүрийг хэмжүүртэй за хэрэглээнийх нь бүтэц зориулалтаар нь одоо хэмжүүлжүүлэх асуудлыг бас энэ хуулийн дээр нэлээсээ тусгаж өгвөл зүйтэй болов. Эцэг үеийн зохицуулахаараас гаргадаг нэг журмууд хоорондоо зөрчилдөд байдаг тал байдаг. Жишээ нь 290 одоо тогтодог нь зохицуулалтад дулааны төвөөх аж ахуй компани хэрэглэгч хоорондын аж ахуй харилцааны дүрм дээр нь мэргэжлийн улсын байцаагчдын дүгнэлтийг үзлээд хэрэглэгчийн бурууг нь тогтоох юм бол дундчил тооцноогаа заасан мөртлөө дараа нь гарсан 449 дугаар тогтоолтоор боллоо. Тусгай шууртай компанид хоорондоо тохироод дундчлаа тооцноо гэж заасан. Тэгэхээр нөө мэргэжлийн байцаагчдын хэрэг мэдлэл талцаас гадна манай лавралтад доолроо хацаад хайж явуулдаг. Танаа төлбөрөө тоолоор аваад ирэхлээр манай дараа гамарцсан. Одоохондоо мөнгө шийдэх боломжгүй байна гэдэг. Ингээд тэр дундчил тооц хугацаа тухайн сарда юм уу тухайн жилдээ юм уу ингээд нэг ойлгомжгүй журмууд гаргацсан байдаг. Хамгаалтын зурвсыг гэрчлэгээжүүлэх. Тэгэхгүй одоо өнөөдөр ихт манай дээр 1257-ыг манай бүр мянган шугам дээр бид тэр тоног төгрөмж хураацсан байдаг. Газар авчих чинь энийг зөв нүүлэх гэсэн үг. Хамгаалтын зурвсыг хуулийн дээр бид нар өндрийн 110 200-ын шугамд хамгаалт захын шилцээс 20 м 10 м байна гэж заасан байдаг. Дулааны шугам дээр заасан байдаг. Гэрчлэгээ аваад дулааны шугам шилжээний компанидэр гэрчлэгээ аваад чихтэй. Нөгөөдхийн татвар мөнгөнд төлж чаддаг. Нөгөө шугамдаас ашиглалтны татвар нэх хол явчихдаг. Энийг одоо газрын албан юутайгаа аваад татвараас нь чөлөөлнө эрчим хүчний инженерийн шугам шилжээний хамгаалт зэрэг оруулж өгөхгүй хамгаалтын зурвасгаар зөндөө хуулийн зөндөл байгаа таагүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 23 оны 4 сарын 17-ны өдөр 348 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор манай командир 7 өрөг даалгавар, эрчим хүчний зохицуулах хорон дээр 14, орон сууцны нийт аж худалдах газар дээр 7, тэгээд тусгай цэвэрлэл эзэмшийн хувийн орсны компаниуд дээр 5 өрөг даалгавар гэж өгсөн. За тэгээд энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд манай командир нэлээдгүй хөндлөлүүд гарч байгаа. Тэгээд энэ тогтоолын одоо хамгийн их зөв хөндлөлтэй заалтны дундын болон хувийн эзэмшлийн 200 м болон түүнээс дээш хорстой шугамыг одоо төрийн шилжүүлж авах, ашиглах засвар үйлчлэгийг хариуцах гэдэг манай дээр ийм даалгавар өгсөн байгаа. Тэгээ энэ даалгаврын дагуу манай жигээр одоо нөгөө манай командир өгөгддөг. Одоо нөгөө тусгай цэвэрлэл нөхцөл шаардлагынхаа нөгөө зохицуулахаас өгдөг чиглэлээр юм энэ даалгавраа тусгацдаг. Тэгээ энэ одоо энэ даалгаврыг хэрэгжүүлэгээ ажиллахаар нийтдээ ингээд Улаанбаатар хотын хэмжээнд 200 болон түүнээс дээш холцтой 250 км шугам байгаа. Одоо бид нар 370 км шугам ярьж байгаа. Тэнгүүд энэ шугамын бүх засвар үйлчлэгийг бид нар хариуцах ихэд одоо нөгөө хувийн хвшлийн компаниуд нь өөрсдөө хөнгөөр барьсан шугамаа үн төлбөрөөр төрөмжд өгдөг. Тэгээ одоо ингээд шугамаагийн гэсэн нөгөө 60% орсны компаниудаа хандхаар ихэнх нь дандаа нөгөө наслалтын хугацаа дууссан ашлтын байдал нууцсан шугамаа өгдөг. Тэгээ бид нар тэр шугамыг нь авъя гэд явахаар нөгөө төрөмжийн борлуулалтын газрын 271 журам байдаг. Тэр журмаараа явахаар нөгөө шугамын хөндлөлтөд холбоотой баахан бичгээр бүрдүүлэн дээр нь хөрөнгөний хэлний тайлбар хийгдэн. Тэдгээр ажлууд нь хийсний дараа төрөмж журмаас тогтоол гараад тэг яг журмаараа явахаар ингээд олон үе шаттай ингээд хэрэгжүүлэх хэцүү байдаг. Өнөөдөр эрчим хүчний хууль бол ерөнхий байгаа гэж төрөөс үнэхээр ерөнхий байгаа. Энэ дээр төлбөр тооцооны асуудал дээр зөвхөн хугацаа зааж өгсөн байгаа болохоос төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй хугацаанд төлж барагдаагүй байгаа хэрэглэгчтэй ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Хуулийн ямар хариуцлага байх ёстой юм бэ? Албан яаж тавих ёстой юм бэ гэдэг асуудлыг тодорхой цаг хугацаатай ингэж оруулж өгөөс гэж байна. Тэгэхгүй бол одоо өнөөдөр эрчим хүчний ялангуяа дулааны төлбөр төрөх асуудал хэрэглэгчдийн төлдөг төлбөрийн хамгийн сүүлийн байр нь бараг явдаг бол бид таслах хэрэг алга. Хуулийн дээр хязгаарлалт гэж байгаа боловч бид хэрэглэгчдийг хязгаарлах хэрэг алга. Бидэнд ямар ч хэрэг алга. Бид хүн үйлдэл хүмүүс болж хувирч байна. Өнөөдөр Улаанбаатар хотод юм байна. Зүгээр бусад хот одоо эрдэнэ тархан орон нутагт ямар байдалтай явагдгийг мэдэхгүй. Тэгэхээр бол өнөөдөр бол энэ төлбөр тооцооны ялангуяа эрчим хүчний төлбөр тооцооны асуудлыг хууль дүрмд маш сайн зааж өгч
ингэж явахгүй бол бид энэ салбарыг олон л одоо амаргүй байдалд оруулах ийм байдалтай байна. Тэгэхээр ер нь энэ хэрэглэгч бидний эрх зүйн асуудал дээр үнэхээр хариуцлагатай байх асуудлыг одоо оруулахын тулгымцсан асуудал болж байгаа гэж харж байгаа. Монгол улсад бол эрчим хүчний салбар маань 100% төрийн өмчийн байдаг. За одоо ингээд энэ хууль гарснараа зарим үе шатууд дээр бол говийн хвшлүүдээр их улс орны төвшинчдэр түгээх хангах үйл ажиллагааны хувьд ч гэсэн говийн хвшлүүд хийх эрх зүйн орчныг бас бүрдүүлж өгж байгаагаар онцлогтой. Ингэснээрээ хэрэглэгч дулааныг одоо тарифаар болон одоо тоолуураар хэмжих боломжуудыг нээж өгөх. Цаашлаад одоо энэ шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төсөл дээр дулаан хангамжийн тоолуурыг одоо норомчилж өгөх. Зураг төсөлд нь тусгаж өгөх ажлуудыг бол бас зохион байгуулж байна. Ингэснээрээ хэрэглэгч маань бол одоо 1 м квадратаар тооцсон дулаан хэрглэж байсан ч метр квадратаар тооцдог, бага хэрглэсэн ч метр квадратаар тооцдог асуудлыг болж бодит хэрэглээгээрээ одоо энэ дулаан хангамжийг төлбөр тооцоог хийдэг болсноороо бас хэмнэлт гарах, цаашлаад одоо энэ барилга байгууламжийн дулаан алдагдал гэдэг ямыг багасгах тал дээр бол одоо дэвшилтэт технологиудыг хэрэглэж ашиглах хэрэгтэй байгаамаа. Түншлэн төр дангаар эрчим хүчний хэрэгцээг хангаж хүч хөрөхгүй тул цаашид олон шинэ их үүсрүүдийг зах зээлийн жамар нээлттэй байдлаар оруулж ирэх нөхцөлийг эргэцэн болгоороо дэмжинэ. Хувийн хвшил дангаараа шийдэх боломжтой альва ажил үйлчлэхэд төрийн оролцоог багасгах нь чухал гэсэн байр суурийг Улсын их хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Ингэцэг илэрхийлж байлаа. Маш олон одоо зөв-зөвтэй ийм саналууд бол ингээд гарч байна. За ихэнх саналуудын хувьд бол мэдээж нөгөө хуулийн гол одоо юм дээр тусгагдсан. За тэгээд хамгийн гол нь нэлийн олон одоо бодит амьдрал дээр тусгагддаг асуудлыг наривчлал тусгаасаа гэсэн ийм саналууд бол маш их ирж байна л да. Зөвхөн дулаан үйлдвэрлэдэг энэ одоо их үүсрийн хувьд болохоор орлого нь болохоор өвлийн үйлдвэрлэл буюу 5 сар цуглагддаг. Тэгээд одоо зардал нь болохоор 12 сарын турш ингээд гардаг учраас өртгөн нь өндөр болчихдөг юм аа. Тийм учраас одоо ингээд хуулийн дээрээ аль болох хосолсон үйлдвэрлэлтийг одоо дэмжиж оруулж өгөөч гэд гэх мэтлэнгээр одоо маш одоо үн цэнтэй дулааныхаа хуулийн дээр илүү цаашид одоо боловсронгуй сайжруулах юм үн цэнтэй саналуудыг өглөө гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ бол их үр дүнтэй юм одоо уулзалт болж байна. Энэний хүрээндээ бид нар дулааныхаа хуулийг илүү одоо чамбааруулад ингэж сайжруулад энэ уулзалтыг одоо дахин ингэж хийж бид нар одоо хуулиа бодит амьдралд хэрэгцгүүц нэм хууль болох юм байнамаа. Эрчим хүчний шинтгэлийн хүрээнд Улсын их хурлын дарга 2024 оны 80-р захирамжаар байгуулсан эрчим хүчний тухай сэргээгдэх эрчим хүчний тухай эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинжилэн боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ажиллаж хуулийн төсөлтөд санал авч байгаамаа.